насцсан байна. Зарим нь зөвхөрсөн. Энэ байгаа учраас чөлөөт өршөлтөө байна. Энэ байгаа учраас хэвлэл мэдээллийн хэрэгсэл чинь өөрөө тодорхой хүмүүс үйлчлж байгаа учраас иргэний нийгэм чинь уучраа болох гэсэн. Иргэний нийгэм гэдэг бол мэдээлэлтэй иргэдийн нэгдмэл холбоо. Энэ бол төвчөө civic society бол informed citizens антаа. Мэдээлэл хүн байна. Хоёр хүн уучраа нэг зэрсэн байцгаа байдаг шүү дээ. Сэрийг хүн байна. Мэдээлэл байна. Өөрөөр бурууч ямар нэг шиг байна. Нийгэмдээ хүмүүсийг яриад мэдээлэл өгөх хэрэгтэй. Бүгдээрээ нийлж ягаас иргэний нийгэм чинь төрийг шалгах хэрэгтэй. Энэ машин ажиллахгүй байна. Why? Эдгээр соёл гэдэг баг. Шүүлэг соёл гэдэг баг. Яг бид нар өчигдөр нүүдэлж байгаа. Бид нар өөрсдөө нүүж явах болохоор янз бүрийн тэрийн болоод байгаа байдаг юм байна. Тохиолдсон ч гэсэн Монгол хүн дараа надад дахиад тохиолдож өгч байна. Энэ суурьшсан нийгэмд хажуу хөрштэй чинь тохиолж байгаа юм чамтайхаа нэг яг мэдж байгаа учраас нийж байна. Соёл гэдэг шигтэй гэсэн. Ингээд нэг юм том зургаар нь хаан болохгүй нэг гэдэг энэ мэдээлэл солилцохгүй байна, мэдлэгтэй ярилцахгүй байна, мэдлэгчгүй байна. Тийм учраас бид өнөөдөр нэг юм хөл төвчсөх хэрэг асуугаа. Бид авьяас шатмар дээр биш арын хаалт дээр гэж асууж. Нутагс ангийн хүү танил та. Тэр төрөл ямар маа. Төрийн машин төрөлөө хийх, төрийн ажлыг хийх, түрүүний 3 юм хийх. Тийм учраас төр угаасаа хайлтсан маш их юм хийгээд. Тэр эдийн засаг буугаар төлөвч. Тэр одоо компани болох юм шиг. Монгол улсын төрийн компани байхгүй нэр нь байгаа шүү. State-owned enterprise SOE антаа. Монгол тийм нэр байгаа болохоос агуулгаараа танай засвар Монголын хэлбэр агуулга маш их зүйл. Манай хүмүүс гэсэн зүйл. Дандаа байгаагаас өөрөөр харна. Энэ хүмүүс агараа илүү хөлцсөн их угаасаа тийм шашин чинь. Энэ юу анхаа integrity. Integrity гэдэг бол нэгдмэл гэсэн. Хэлбэр агуулгын нэгдлийг integrity. Монгол байгууллага байхгүй. Ярьж хийж байгаа юм хаа бай. Монгол улсын хийсэн төрөлсөөр бол дэшиг цаг очихгүй. Тэгээд нөгөө төр соёлдод бүх юм солигдчихж байгаа. Тэгвэл тэр 5 хар 20 жил гэж. Гал хүн зам ярингээд буцаад явж байгаа. Why? Ийм учраас манай улс төрийн систем ажиллахгүй байна гэж. За ингээд миний хоёр дахь зүйл бол эдийн засгийн хоёр дахь хэсэг бол эдийн засгийн институт буюу free market. Чөлөөт хүн мөн ус эрхчлөөр уусна. Тийм учраас наашаа усаад байгаа юм шиг. Яхаар энэ чиг 46 мянган хүний 3-1 заавал усаад ямар шаардлага байна. Хэрвээ тийм тэр эдийн засгийн чинь эрхчлөө байсан. Юу нь явж байгаа гэдэг нь юу байчихсан. Ахаагүй боддоо бид нар монголчууд бид нар Монголын хооронд заавал зорилгын энэ юу ийс ажиллах. Сурч болно гэх. Why? Яагаад гэвэл тэр эдийн засгийн буюу миний хоёр дахь ярих гэж байгаа юм чи болохгүй байна. За эдийн засаг хамгийн чухал юм. Нэгдүгээр үн. Нэг Монгол төр засаг тогтоож. Цагаан арчин мах таяа. Энийг бид нар тогтоохгүй дэдний үнэтэй болоод хүмүүс ч ингэ тоог болчих юм бодлоо яриад. Энэ бол бүх социалист төрийн ярьж байсан бодлоо яриад гэж. Бензин юм. Цагаан
цахилгаан арчин хүчний үг. Цахилгаан арчин хүчний бүх цахилгаан 5 дугаар цахилгаан станцын бид нар 20 жил яриа 10 удаа шавыг тавиад байж чадаагүй шүү. Генис ном дорсон. Би 10 удаа дараагаар очиж шавыг тавьсан заяа. Таван талбан цаг төмөрч байна. 70 км газар 70 гийн тавьсан байна. Яа юм бэ? 1500 машин очиод тосч байна. 70 км болох юм шиг. Тэгээд нэг жолооч төвдөө 2-7 хон чанаа. Вивний машиныг ээжиж хөдөлгөө бодчих. Ингээ бодоход та нар бодлоо тэнд танаа аав шиг ч юм дээр 2-7 хоног л машин цогцол сууж байгаа заа юу. Тэгэхээр жишээ цогцол ба хаашаа цогцол. Энэ хамгийн урт машины цогцол 100 м гэх. Яагаад гэвэл үнийг төр цогцолж байгаа. Хамаагүй ч юм. Хоёрдугаар татвар. Yes, манай хаваараа фоди татвартай хямдхан. Гэхдээ нийлбэр дүнгээр өнөөдөр ярьжсэн нэг татварын 20% босгоод манай дараа 40%. Монгол хүн ажил авах татвар айгүй өндөр. Нийгмийн даатгалын татвар нь өндөр. Тэгээд тэрийг яаж ашиглаж байгаа юм бэ? Хайлан байхгүй. Энийг яг би ярьж байгаа бол шалтгаан бол та бүхэн ойлгосоо гэдэг юм байна. Яг монголч татвар ярьж байгаа учраас. Тайлбарыг босгоод муулаад бид байгаагаар нь ярьж шийдэх хэрэгтэй. Дараа татвар тэр авсан мөртлөө төр засгийн зардал яг л үгүй юм байна. Тэгээд ингээд зардал хүрхгүй болоод татвараасаа зээлдэг. Сайн чинь засгийн газар шиг татвараасаа зээлдэг банкны хүүгээс өндөр жилийн хүү амтаар хамаагүй чинь дэшээ. Төсвийн 4/1-ээр зөвхөн татварыг засгийн газар өөрөө хүнд төлж IMF орж ирдэг. Зүгээр зөвхөн гадаадаас Монгол улс 2011 онд хамгийн өндөр хөгжсөн 17% хөгжсөн шүү дээ. Өссөн юм. Яг тэр жил дуусмал 13 онд байдаг. Тэр жил 11 онд хөгжсөн 12 он Монгол улс хизээж байхаа айгүй том үр тавьсан. Чингис боо. Одоо бодлоо тэр бүх мөнгө хаана зарцуулсан бүрэн тариа гарахгүй. Тэрийг зарцуулсан этгээдүүд зарим одоо хариуцлага хүлээж чадаагүй болж байна. Яа. Хуулийн систем гэж ажиллаж байгаа. Өнөөдөр хоёр ерөнхий сайдын хүмүүсийг хагаад барьшаад байгаад би нууцаар гаргацсан. Хууль бол өчтөж юужгүй юм байна. Гэтэ яг энэ хүмүүсийг яахад барьсан үнэхээр хэрэг хийсэн үгүй юу гэж бид ойлгоо. Хоорондоо тохирцоод байгаа юм шиг. Айлгаад ашиг болов уу? Энэ бүхэн манай эдийн засгийн хүчин цаад болж байна. Монгол хүн санаачлаад юм хийя гэсэн хүсэл эрмэлзэл чинь таг. Энэ дээд ийм хамгийн хачин ажлыг хийх гэдэг нь амиа дэмж сарж. Сар 10,000 хүн визэнд орж байгаа. Энэ саваац үргэлж уулздаг юм байна. Гадаад энэ чинь сайн. хамгийн гол нь очоод манай хуулийг зөрчиж байгаа би яа. Энэ том асуулт байхгүй. Яа хараа улс орноос чи хэрэг чи дөрөв юм бэ яа. Ийм учраас чөлөө зах зээл гэдэг байхгүй байгаа учраас эдийн засгийн эрх чөлөө байхгүй учраас төр засгийн нэг том байгаа учраас хувийн хөрөнгө хамгаалагдаагүй байгаа учраас газар хөрөнгө хоёр бүртгэгдээгүй байгаа учраас нийтийн хөрөнгө, хувийн хөрөнгө, төрийн хөрөнгө, улсын хөрөнгө ялгагдахгүй байгаа учраас эдийн засгийн эрх чөлөө хаагдаад байгаа. Төрийн хөрөнгө бүртгэлгүй байна. Бүртгэлгүй учраас татваргүй байна. Яг бүртгэх сонирхолгүй байна. Тийм учраас 3 дугаар ангиллын хашаан дотор 30 хүн имлэг барай хийж байгаа. Төрийн болоо бүртгэхгүй байсан. Тэгээ төрийн болоод ариуны дараа айлын дараа шийдвэрээр нэг хагас пуулийн маягаар юу хүн имлэг барьсан юм байна.
ажлаа голдож энийг улс төрч шинэ. Би одоо мэдэхгүй байх гэж бодохгүй байна. Санаатай хийхгүй гэж бодож байна. Бид нар 90 онд хойш хийж хэрэг хөцөөгөн байсан. Сквадрын тавтай оюутны жагсаал хийгээд явж байгаа. Энэ бахан хүмүүс гадаадаар ирээд чинийг очиод үчирэн аваад тэгээд яваад чинь CNN-ийнх нь ярьж чадахгүй болчихсон. 90 онд. Одоо Монгол хүмүүс залуучууд та нар сурцсан. Ирчдөөгүй нүх. Битгий саад бол дамжих төрөө бол арын хагаа зогсоо. Тэр цүнх барихаараа хоолнд үрдэг тэнэг явдгийг зогсоо. Хувийн санхыг хөгжүүл. Бидний саапаа. Бидний арын хаалгаар төрийн том хөдөлгөөн авалт. Нөгөө сайтын холбоотой компани биш үү? Нөгөө муу компани нөгөө нэг юм дээр сайхан баяжлын хөдөлсөөлт ойд ганцхан компани. Хайгуул тийм байдлын сайт аваад. И монголчууд ялангуяа монголын эмэгтэйчүүд эдийн засгийг авч явж байгаа юм. Үсгээр бид багцсан юм. Ердөөс ганцхан зарим мэдж, зарим мэдэхгүй байна. Тэр хамстай байна. Тийм учраас би бодох тусмаа энэ юуг ярьж бодох гэж байна. Тийм учраас ингээд базаад хүмүүс яагаад нэг хэлэх ёстой гэж бодож байна. Хэнийг энэ улс төрчдөө чинь зайтай тэдний хүмүүс үний юм үнээр ярьдаг байх хэрэгтэй гэж бодож байна. Наоборот, арабаны бид innovation шинийг санаачдаг. Юу дэвшний огшлуулах чинь чөлөө төрсөдөө шинийг санаачдаг. Шинийг санаачсан хүн явдаг тэр компани ус. Thomas Edison энэ гэрлийг хийсэн. Энэ хүн одоо General Electric гэж компани байгуул. Тэр компани сайхан өнгөрсөн 7 хоногт юу Blue Chips, New York Stock Exchange, өөрийнх нь индекс тэрнээс сайхан гэж хасагдчих. 100 гаруй жил гэж явуулаа. Бүх юмд шинийг санаачилсан хүмүүс өмнө компани явах юм аа. Сая Японы тэр одоо тэр net гэрлэгээд биш одоо машинууд одоо сүүгийн машин бид бүх хэрэгцээ найдвар дээр авчихсан шүү. Тэр net хийхээс Япон хүн чинь Нобелийн шагнал авсан шүү. Энэ жил 3 жил үү. Энэ Samsung-ийн харуулцны нүүр шүү. Тэгэхээр түрүү өглөө ярьсан. Цаа чи цааш хөөсөөр ирчгээд байгаа шүү. Үүдий чинь тагшиж шүү. Энэ дотор intelligence гэж байна. Айгуу олон мэдээллүүдийг боловсруулах чадвартай тийм агуу супер компьютер бий болсон. Бохмор биш, жижиг. Сая солонгос сэдвүүд бий. Тийм үнэтэй хамгийн өндөр шатарчтай компьютер тогтоож байсан. Сонссон байх солонгос гэдэг. Тэр хүмүүсийн чамд болж байгаа. Компьютер хөөж. Artificial intelligence үний технос хэд дахин хүчтэй үйлдэл хийгээд болоод тэр хүн ч хайцсан байна. Их хайцсан байна яа. Одоо Internet of Things, IoT. Миний ярьж байгаа юм Монгол руу яг орж байгаа байна. Энийг та нар яаж оруулах вэ гэдгийг мэдчих юм бол хамгийн түрүүний тэр юм болно шүү. Мэдээж түрүүний хоёр асуудал шийдчих. Тэр нь бас цаг байна. Тэр цагаар багаас гэсэн үг биш. Айгүй олон яагаад юм бэ гэдэг янз бүрийн хэлбэр бичиж шүү. Internet of Things байна. Компьютер бүх интернет бүх зүйлүүд хоорондоо холбогдсон. Тэр нь холбогдоод яг хүний хийх үйлдэлийг хийн гэж. Одоогоор хийчихсэн зүйлүүд танай энэ айгүй хамгийн их мэдэрсэн орны нэг байна. Гэр орон чинь байгаа хэрэгцээ бүгдээрийг тэр хоорондоо харилцаа. Дэлгүүр нь танай гэрт ямар хүнсний бүтээгдэхүүн аваад тэрээс хитэн үлдсэн байгаа. За хэд авах ёстой вэ гэдгийг өөрөө хүн оролцохгүйгээр тооцоод танай дахиад өгүүлээд авах. Хөрөгчин дээш нь дахиад чи тэрийг авах хэрэгтэй. Нас
Настай хүмүүс нь адаг дээгүүрээс нь аваачж өгөөд бас нансаас мөнгөний авч чаддаг. Энэ бүхэн манайхан одоо яг очих гээд яг л технологийн хувьд боломжтой болсон. Дараагаас одоо энэ жолоочгүй машин болчихлоо. Танай энэ одоо зам дээр байна уу? Лос Анжелес байгаа. Америкт жолоочгүй трак явуулсан. Нэг штатаас нөгөө штат руу 50 тонны ачааллыг явуулсан. Яг цагтаа ямар ч хамаагүй болчихж байна. Жолоочгүй трак. Америкт 3 сая ачааллын тэргүүр тракс. 3 сая хүн ойролцоогоор 3 сая трак чинь 6 сая жолооч гэсэн байна. Ээж жолооч болно томч. Одоо энийг өөрчлөх гэж. 6 сая хүний зараа 4 сая нээж болох гэж байна. Тэгэхээр энэ бүхэн чинь одоо хуваадаг эдийн засаг гэдэг чинь share economy гэдэг. Одоо альва нэг хөрөнгө чи өөрөө биш хуваалцж байгаа юм шигтэй болчихж байна. Яа машин Uber концепт чинь. Манайд намайг үчиг 3 км-ийг нэг цаг явж байгаа тэр хооронд энэ ажил хотын төв. 3 км газар нэг цаг явахын тулд 500 дан Lexus явах шаардлагатай. Тэр бүгдээ дандаа 500 даа байж тогтсон байна. Очоод дүүчтэй. Окей, дахин томшаа. 10 жилээс дээш настай плюс гэж байна. Танаа мэдхгүй юм байна. Мэдхгүй байхгүй. Улаанбаатарт байгаа, Монголд байгаа бүх машины 90% 10-аас дээш настай. Бүх машины 60% Японы. Тэр 60-ыг чинь 70% плюс. Тэр хамгийн гол нь хуучин шинэ бохор арын бохортоос хөтлөгөө. Замын осон. Нөгөө чинь түрүүлийн төлбөр бүтэн биеэрээ гарч чаддаг. Тэгтүүр үү. Яг л хоёр приус замын гол хоёр талаас бүтэн гараад ирэх юм тэгээд сүүчийн бүтэн гараад ирж байна. Тэгээд чи гэрэл Японд нөгөө хажуу тийшээ зам тусгал руугаа чиглүүлдэг гэдэг байна. Эцэг манайд буруу зам дээр гарахаар хоёр гэрэл нэрнийгээ сонгоод байгаа. Англи Франц хоёрын хооронд линк наад юм биш. 11 руу. Тэгээд линк наагүй машин 50 евро авчихсан. Хоёр өрөөс. Монгол улсад баруун гарын орон юм уу зүүн гарын орон юм уу? Баруун гарах шүү дээ. Манай хуулиараа бол бид нар энийг биш баруун гарын орон шүү. Баруун талаар байж явах хэрэгтэй. Араас шүү. Тийм машин зүүн талаар байдаг. Сүж одоо юу ярьдаг? Өглөөний хөргөөс ирж ирж байгаа. Юу болсон гэж та нар үгүй. Андаар сайхан Монголд тогтоод хүүхдээ болоод ирэх цагт чинь Монгол улсын хөгжлийн ирээдүйн гол том хүн бол транзит. Орсын хий, баялаг, төмөр, юу мод бүх юм өгшөө. Орс тийм том байдаг, тийм зөв. Урд нь тийм хүнтэй тийм их хэрэгтэй. Энэ хоёр нийлүүлэлт хэрэгцээ хоёрыг холбож байгаа хамгийн ойлгомжтой Монгол үсэг. Яг манай өөрсдөө дарнаар мөнх гэж бодож байгаа мөнх хүн байх. Сая бүгдээ мөнх болохоор бол өөрчлөлтсөн байна. Мөнх хүн байхгүй гэж танаар. Эрүүл хаваагаар бодож бол хамгийн flat, хамгийн direct, straightforward чинь Мөсөлдөх би Орсын хажуудын яамны сайд Денис Мантуров гэдэг хүнтэй Орос хэлээр хийсэн ярьсан. Университетээр өчигдөр танилцсан байна. Бид түрүүнд бас хэлсэн. Энэ асуулт энэ чинь Австрийн зүрийн. Ер нь бол хэрэг одоо ярьснаар хийх юм бол гэдэг нь ажлыг олон жил явагдаж байна. Оросд анхуй таалаа. Оросын хаг байгаль нуурын 100% хавьтын орлого тэр хүчтэй дамжуулаад байгалийн хий fiber optics cable автозам төмөр зам
гарсан. Сая ерөнхийлөгч одоо ерөнхийлөгч Путин зүйлсийг юу зарчмын хөвдөнд жишээ сурч үзье гэж хэлсэн. Тэр шилждэггүй байсан. Энэ яг энэ тав ороод ирэх юм бол Монгол бүхэн хүч маш их хэрэгтэй байна. Интернетийн хурд өндөр болох хаана ажиллах хамаагүй. Өөрөөр шинийг санааш гэсэн. Жишээлбэл Монгол улс суугаад өөр дээрээ байж байгаа хязгааргүй их экспорт хийх амар том санаа. Тэр юу гэж том онгоц засварын бат. Одоо ганцхан ангар байгаа. Тэр дотор Таиландын нэг онгоц зогсож ирсэн. Онгоцын чинь дотор талд нь ороод бусуудыг авч хаяад бүх ханыг болгож байгаа. Тэгээ бүх юмыг шалгаж байгаа буцаагаад хийх юм шиг. Монголчууд тийм юм хийж байгаа. Хятадын онгоцны үед онгоцны тоо юм эсвэл бол дийлхээ байсан. Тэгээ хятад чуултаа байна. Нисгчээ сурах хэрэгтэй, ажилтнаас сурах хэрэгтэй бодлого тэр хүмүүсийг сурах хэрэгтэй шүү. Энэ нисгийн сургуулийг буй тухайд барих хэрэгтэй. Гэтэл хэдэн хүн зэрэг зүйлээ буй тухайгаа болиулаад Чингис хаан орж байгаа юм чинь энэ дээр хороолол барина гэж юм чинь ярьж байгаа. Зөвхөн тэр зам гүйж аваад 3,000 м урт тийм ээ нисгийн хүн байгаа. Тэгэхээр тай гэж аваад 3,000 м-ийн урт ямар ч онгоц авах сэтгэл байхгүй юм шиг. Уус зам тийм. Энэ өөрөө 200 сая доллар. Яг л 6 хүчээс 50 cm бетон байна. Энийг аваад явах гэж байгаа бол архины дарга энийг хийж чадна шаардлагагүй. Онгоц засч бол онгоцны сургалтын төв байх Монгол улс. Өөр төрлийн сонголт юм бол дэлхийн карго хаб байна. Манай байшин зүүн хойд Азийн яг дунд байна. Зүүн өмнөд Азиас нисэн онгоц Улаанбаатараар амжаад хойд Туйлаар амжаад Нью-Йорк орсон. Нэг цаг 30 минут орох. Нэг биш би 20 жил юм байсан. Юу ч юм. Яагаад 20 жилийн дараах юм бодож байгаа хүн Монгол байхгүй шүү дээ. Сонгол болж. Яг боддог хүн тийм байх учраас энэ хүн ирж байгаа. So we have the saying yes innovation economy is point in innovation шинийг санаачны боловсролын бүтэн эргэлдээр биш. Энэ бол ганц багш нарын цахилгааны асуудал ч биш. Энэ бол зарчмын асуудал. Бидний сэтгэлгээний асуудал. Хөгжсөн орны хүүхдүүд шпаргаар хийдэг. Exam cheating хийж. Манайс болоод хийж. Биевинээс тэр шалгалтыг хууж авах гэдэг бол баг тэр төрийн болж байна. Баруун биевиний хасаа юм хуулна гэдэг бол яг хулгайтай адилхан үст. That's what we change here. Сэтгэлгээ хөрч. Ни шалгалтын юм хуулна яг хулгайтай. Шоконд орчихсон. Ингэж бодлоо ийм байдлыг сонсон. Ийм сэтгэлгээний хааны болж байгаа орон даяар харвагаас. Тэгээд хүүхдийг зоригтой болгоороо. Тэгээд тэр зоригтой болохоос өмнө хүнлэг болох. Гадаад хэл сурахаас өмнө төрөлх хэлний сурах. Сэтгэлгээний чинь структур алдчих. Яг Монгол бишээ сэтгэлгээ тааж байгаа харахад Монгол бүрээд өчг болчих. Харахад Монгол хэлний Дашин бүрээд national identity crisis явуулсан. Хуучин тэрийг хийж чаддаг байсан одоо хэлдэг болж. Without it явуулсан. Without export elections манай консул надад 2017 он 100
9 Уяд охин Монгол залуутай гэж наагсан. Монгол залуучууд боловсролтой Монголдо орохгүй байхад хажуугаар ураад юм шиг. Хайнууд нийгмийн том асуудал байна. 80-аад онд бид нар багтуудаас гатгүй хөлөөс байгаа. Одоо тэдний хямралч сайхан The Guardian гэсэн юм дээр super smart, super business Монгол гэдэг нөхөр гараад хэцүү байна гэсэн. Асан багтаа тань. Жаахан наасан байдаг дээр. Байдлаар тийшээ тийм тийшээ гэж байна. Тэгэхээр их тайван амарамд элбэг билбэг амьдрах уран нөхцөлийн чинь байдлын иймэрхүү байна. Энийг тухай жишээ яриад ингээд тэрийг жишээг нь тав бүгд мэдэж байна. Базаад энэ уран бүрэлдэхүүн хэсгийг өөрчлөх хэрэгтэй байна гэж хэлж байна. Яагаад гэвэл чөлөөт орон зөвхөн ардчил бол шинийг санаачсан юм шиг. Чөлөөтэй хүн шинийг хийж байна. Тэгээд зөвхөн шинийг санаачилж байгаа газар баялаг байна. Тийм үү? Баялаг бий болно гэдэг бол бүтээмжийг нэмэх. Бүтээмжийг нэмэх гэдэг бол сайн сайхан байна. Ийм учир утгатай ийм цэглэлээр юм явах хэрэгтэй. Тийм учраас энэ бүхнийг бид шийдэж бий болгох, энэ төлөө явахгүй бол энэ шийдвэр гаргаж байгаа хүмүүс ч их бодохгүй байна гэдгийг анхаарах хэрэгтэй байна. Иргэний хувьд. Та бид нар бол хамгийн хүчтэй иргэний нийгэм байна. Та бүхний чинь ээж авч сонсож байна. Тийм учраас сонгуул гэдэг юм наадчилсан систем маш чухал бөгөөд тэрийг 5,000 төгрөг өгч өдөөсөө болохгүй юм аа. Хүн болгоны дуу хоолой цуглах юм. Энийг чинь 5,000 төгрөгөөр хуурч авчих байна. Тэгээ үр дүнд нь хийж байгаа нөхцөл нь та бүхний монголчуудыг Монголоос нь хөөж гаргаад байна. Энийгээ зогсоох хүч чадал бидэнд байгаа гэж бодож байна. Хамгийн гол нь ингээд би энэ дээрээ ярьж байна. Монголдоо ярьж, бичиж, монголчууд үлж гэдэг бол бид энийг чадна гэсэн. Ингэж хойдоорч ярихгүй шүү. Энийг хахад юм мундаг юм болоод байгаа учраас яг үнэн хэрэгтэй яг амьдрал төлөөс бие энэ зөв баруун талаар ойлгож байгаа хүмүүс амар ядаж. Тийм учраас бид нар маш зөв зам дээр гарцаан гэдгийг танаа. Айгүй хариуцлагатай юм байна. Бидний өнөөдрийн гарч байгаа саяын ярьсан юм бол түүхээр түүхэн талаас нь үзэх бол үгүй биш. Зүгээр 20 чинь нэг асуудал. Зөвхөн энийг бий болгох зарим хүн төрөлсөн чинь 100 жилээр 200 жилээр байлж байгаа шүү. Тэр эрхчлөө гэдэг юм болж байгаа. Бид нар тэр чинь байна. Одоо бид нар эдийн засгийн хэрэгжлийг үзэж байгаа. Тэгээд innovation гэдэг. Тэгээд бүгдээрээ сайхан амьдралаа. Сүм үсээгөө та нар бас чирээд энэ. Good luck.